Хятадын Шанси мужийн Хиншан тосгоны ойролцоох уулнаас Юан улсын үеийн ханын зурагтай томоохон бунхан илрүүлжээ. Уг бунхан Гуанжу нутгийн Юан гүрний үеийн булшнаас ихээхэн ялгаатай, харин Шансигийн хойд хэсэг Өвөр Монголын төв нутгаас олдсон Юан гүрний үеийн булштай төстэй бөгөөд чулуугаар үрсэн нэг өрөөтэй ханын зураг бүхий олдуур ажээ. Бунханы ханын зургуудаас гэр бүлийн 6 хүн зэрэгцэн суугаад хоолж байгаа зураг нь гол бүтээл юм байна. Уг зураг нь гэрийн эзэн голдон сууж 5 хатагтай гэрийн эзний хоёр талд хуваагдсан суугаад хоолж байгааг дүрсэлжээ. Мөн урт хойд хананд 3 хөгжимчин, зүүн хананд нэг бөмбөрчин, хажуу талд нь ном сум агссан баатрийг зуржээ. Эртний Юан гүр нь Чингис хааны байгуулсан их Монгол улсын үргэлжлэл бөгөөд 1271-ээс 1368 онд өнөөгийн Монгол, Хятад, Солонгос улсуудын газар нутгийг эзлэн оршиж байсан Монголын хаант улс юм.